За гавь сайдаас асуу. Энэ нэг ойлгомжгүй зөвшөөрлийн нэг байгууллага байд Монголд. Одоо манай иргэд бүгдээрээ мэднэ. Танаа байшинд ус цахилгааны асуудал үүсэл, бохирын асуудал үүсэл нэг орон сууцны контор гэдэг нөхдөд хариуцдаг штэ. Тэгээ орон сууцны конторын тусгай зөвшөөрлийг нь тэр усны зохицуулах хороо гэв нэг газар өгдөг гэж байгаа. Тэгээ нийслэл дүүргээс асуудал үүсээд контор муу ажиллаж ингэж иргэдийнхээ өмнөөс нөгөө контортой холбогдохлоор та нар надад хамаагүй миний тусгай зөвшөөрлийг надад энэ усны зохицуулах хороо өгдөгөө гэдэг ийм маргаан үсдэг. Тэгэд энэ орон сууцны конторын үйл ажиллагаа эрхлэхэд өгч байгаа энэ усны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийг энэ хуулинд оруулж шийдэхгүй бол ямар ч үеиг хариуцлага байдгүй зүгээр л зөвшөөрөл өгдөг газар байгаа байхгүй тэр усны зохицуулах хороо гэж. Тэгээ асуудал үүсгэхлээр нийслэл дүүргийн засаг даргын тамгын газар хариуцдаг тэр нөгөө ус алдах цахилгаан техникийн асуудал үүсгэхлээр. Тийм учраас тусгай зөвшөөрөл өгдөг хэрнээ эргээд араас нь хяналт тавьдгүй ийм байгууллагуудын асуудлыг энэ хуулиараа авч үзэхгүй юм. Одоо тэр эрчим хүчний зохицуулах хороо гэж байна. Зөвхөн үнэн нэмэхээр гарч ирдэг. Тэгээ алга болчдөг. Яг энэ тусгай зөвшөөрлөх араас явж байгаа мөг хяналт тавьж байгаа бүү мэд. За хамгийн бодит жишээ бол тэр нийслэлд орон сууцны конторын тусгай зөвшөөрлийг өгдөг энэ хоттой огт хамаарал байхгүй ийм сонирн байгууллага байна. Зөвхөн тусгай зөвшөөрлийг өгдөг, зовлон болохоор алга болчдөг. Энэ ийм сонирн байгууллагуудын асуудлыг энэ хуулиараа нэг тийш нь болгоул яасан. Ийм асуулт байна. Гавь гişүү харилна. За хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулаад энэ нь бол их хурлын тогтоол гарч таарах баг. Тэгээ тэн дээр ер нь одоо жишээлбэл ийм байгаа. Одоо нийслэлийн аялал жуулчлалын газар жишээл хуульд байхгүй жишөөрөл шинээр бий болгоцсон үгүй явчихдаг. Жишээл дэм буудлын жишөөрөл аялал жуулчлалын одоо кампны жишөөрөл тэр жишөөрөл нь энэ хуульд байхгүй. Яамаалуудгүй. Тэнгүүд шууд тийм жишөөрлөд юун дээр сайт дээр тавиал тэгэл тийм жишөөрөл олгоод эхэлж байгаа. Тийм асуудал байдаг. Тэгээ сүмөр энэ хуулиар уус тэрийг бол хязгаарлаж байгаа. А энэ хуулийг дагуулад их хурлын тогтоол гарч таарна. Их хурлын тогтоол дээр саяны ярьсан асуудлуудыг бүгдийг дурдаад хүчингү болохоор их хурлаас засгийн газар чиглэл хүргэдэг гэсэн. Засгийн газар болон одоо магадгүй орон нутгийн удирдлагад. Тэгж зэгслэгдэх юм бэл. Алдар жавхлан гişүү тодруулсан. За гавьсад энэ хуулийн дээр миний сая ярьсан тэр байгууллагын асуудлыг нэг тийш нь уулгахгүй бол одоо Монголд чинь төрийн монопол бий болчих. Одоо орон сууцны конторын үйл ажиллагаа явуулахад төрийн орон сууцны конторын компаниуд үйл ажиллагаа явуулах эхэлж байна. Тэр чинь хувийн хийшил хийж бүрэн болцоотой. Тийм учраас тэр усны зохицуулах хороо, эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлүүдийн асуудлыг энэ хуулийн хүрээнд авч үзмээр байна. Энийг оруулж өгөөч энэ хуулиндаа. Би одоо тийм саналтай байна. Хоёрдугаар тэр нөгөө түүц мүцийн тамарахгүй сте. Өмнөх нөгөө хотын дарга маань ковид үед дуртай үйл ажиллагаа явуулаарай гэсэн чинь хотоор дүүрэн туулгын эргээр дүүрэн юм дүүссэн. Бид нар сүүдэд дийлхэ байсан. Одоо хотын дарга чинь тэмцээд явж байгаа явгууны зам дээр авчиж тавьчихдаг. Тэгээ авдггүй. Энэ минь арай хамаарахгүй л гэдэг. Гавь гişүү харилна. За усны болон орон сууцны юутай холбогдуулаад энэ 3.15 дээр орон сууцны доторх цэвэр бохир усны шугам сүлжээний ашиг засвар үйлчлэгээ тусгай зөвшөөрөл орсон байна. Тэгэхээр энэ нэг зохицуулт нь орно гэсэн үг. Юуны асуудал бол түүцний асуудал бол нийтийн эзэмшлийн газар талбайн зөвшөөрлийг нийслэлийн засаг дарга олгоно гэдэг энэ дээрээс орцсон байна. Тэгэхээр одоо бол нийслэг засаг даргын захирамжаар тухайн зөвшөөрөл нь олгоно гэсэн. Одоо түүц байна уу? Эсвэл одоо тухайн талбай дээр хоол хүнсний үйлчлэг үзүүлнэ. Яг гэвэл энэ өөрөө иргэдийн эрүүл ах уу, эрүүл мэндтэй холбоотой сэдв байхгүй. Тэгээ тийм болохоор заавалжгүй нийт эзэмшлийн талбай дээр бол зөвшөөрөлт байдаг. Ер нь дэлхийн айлч том хотод нийт эзэмшлийн талбай дээр худалдаа үйлчлэг эрхлэл маань өөрөө зөвшөөрөлтөл байт юм бэл. Зүгээр зөвшөөрөл олгох процесс нь өөр байдаг. Тухайлбал одоо борлуулалт ихтэй нийт эзэмшлийн талбай дээр бол бүр дуудлага худалдааны зарчмаар явдаг. Дуудлага худалдааны зарчмаар. За наадам дээр бас тийм зарчим хэрэгэлсэн гэж би ойлгоод байгаа. Өнгөрсөн одоо 2025 наадам тэр. Тийм зарчмаар л явд юм бэл. Нэмж 1 минут өгье. Гавь гişүүнд. Болцсон уу? За, нэмээд асууж байна.
Хариулт хангалтгүй гэж үзэж байна. Алдарж ахлаа шүү. Хавь гişүн хэдүүлээ ажлаас гарвал би асуудаг шүү дээ. Энэ төрөний тэр ийм зөвхөн тусгай зөвшөөрөл өгдөг. Эргээд араас нь хяналтанд ч оролцдог, иргэдийн гомдлыг хүлээж авдаг. Саний тэр 2-3 байгууллагын асуудал энэ хуулийн хүрээнд авч үзэж болох уу? Болно гэвэл одоо ажлын хэсэгт нь ороод энэ асуудлыг энэ олон жил болж байгаа асуудал байгаа. Зөвхөн зөвшөөрөл өгдөг. Эргээд ямар ч юунд оролцдог. Бүх бусдууд бүгд хаалттай хаалгана. Хариулт хаав гişүү. За ийм баг шин зөвшөөрлийн хууль дээр бол яг ингээд олгох процесс нь бүгдээрээ байж байгаа. Нөгөө төдөлзгүүлэх үед юм яахад юм процесс нь орсон байна. Дагаад явж байгаа дагах хуулиуд дээр тухайн салбарын асуудлууд нь наривчилж орсон байдаг. Тэгэхээр та яг ажлын хэсэгт нь орж байгаад яг таны санаа зовж байгаа асуудлууд дээр тэр салбарын хууль дээр нь хэрхэн яаж хөндөж байгаа тал дээр ажиллаад явчих болно гэсэн. Ер нь таны ярьж байгаа асуудлууд бүгдээрээ туйлын зөв энэ дагсан хууль дээр орсон байгаа гэсэн үг шүү. Та тэгэхээр ажлын хэсэгт ороод ажиллах нь зөв байна гэсэн. За энэ жижиг аж ахуйн нэгжүүдийг ахуйн шинжтэй одоо ийм аж ахуйн нэгжүүд